Хууль эрх зүйн байдлын тухай хууль болоо Монголын хуульчтай холбооны дүрмээр Монголын хуульчтай холбоонд төлбөрийн чадваргүй иргэдэд үн төлбөргүй хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хуулиар ногдуулсан байдаг. Энэ хүрээнд хууль зүйн зөвлөгөө олоод өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг эрхэлсэн хороо гэж байгаа. Тэр хорооны бүртгэлтэй өмгөөлөгч хуульч нарт хуульчтай холбоонд үйлчилгээ авахар хандсан хүмүүсийн материалыг хуваарлаж үн төлбөргүй зөвлөгөөх ажлыг зохион байгуулдаг. Монголын өмгөөлөгчтэй холбоо өмгөөлийн тухай хуулиар нийт тусдаа мэргэжлийн үйл ажиллагааны журмыг батлах тэр ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Энэ чиг үүргийнхаа хүрээнд үнгүй өмгөөлөл авахар хандсан иргэдэд зөвлөгөө үзүүлэх боломжтой. Үүнээс гадна хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллага, төрийн бас байгууллага тухайн эрхэлж байгаа асуудлын хүрээнд зөвлөгөө авах боломжтой. Энэ онцлог дуртахад Amnesty International шаардлага хангах орон байраар хангадаг эрхийг хамгаалах хүрээнд дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулдаг. За мөн өмгөөлөгч, хуульч, хуулийн фирмуудад хандах боломжтой. Эдгээр нь хуульч өмгөөлөгчийн хувьд хүлээсэн үүргийнхаа хүрээнд тухайн жил төлөвлөснийхаа дагуу хэрэг маргаан дээр өмгөөлөл үзүүлдэг. Эднэрт хандах харилцан тохирох замаар үн төлбөргүй эсвэл бага төлбөртэй үйлчилгээнүүд авах боломж байдаг.